Сайн байцгаана уу? Сургалтын менежерний хичээлийн бүлгийн мэдээлэл буюу ээлж хичээлийн бүртгэлээ хэрхэн хянан шалгах зааварчилгааг хүргэж байна. LXP-ийн скуулцгийн менежер сургалтын менежер өөрийн эрхээр нэвтрэн сургалтын менежер үндсэндсний хичээлийн бүлэг дэвсгийг сонгоно. Мэргэжлийн багшийн бүртгэсэн хичээлийн бүлэг буюу ээлж хичээлийн жагсаалтыг сургалтын менежер уг зэсээ хянах бөгөөд дэлгэцийн зүүн хэсэгт нийт хичээлийн бүлгүүдийг бага дундахлах сургуулиар мөн нийт түвшнөөр нь ангилсан байна. Үндсэн дэлгэцээс аль түвшний аль бүлэгт хэн багш ямар хичээл зааж байгааг мөн тухайн хичээлийн бүрт хамрагдж буй сурагчдын мэдээллийг харах боломжтой байна. Мэргэжлийн багш хичээлийн бүлэг үүсгэснээр цахим журнал хөтлөх боломжтой болтол сургалтын менежерүүд жилийн эцсийн үнэлгээ гаргахаас өмнө дээрх хичээлийн бүлгийн хяналтыг заавал хийгээрэй. Хичээлийн бүлгийн хяналтыг хийхдээ аль түвшний аль бүлэгт хэн багш ямар хичээл зааж байгааг шалгах мөн тухайн хичээлийн бүлэгт хамрагдж буй сурагчдын мэдээлэл үнэн зөв байгаа эсрэгтээр хяналт тавина. Томон судлах эсвэл группээр судлах хичээлийн бүлэгт сурагчдын бүртгэл 3 орсон байх боломжтой. Тэгвэл та сурагчдын хамрагдалт цэцээс сурагчдын бүртгэлийг хянах боломжтой байна. Жишээ нь 1-р түвшний англи хэлний сонгоны хичээлийг харъя. 1-р англи хэлний сонгоны хичээлийг 2 багш ордог байна. За нэгэн А бүлгийн хувьд 24 сурагчтай, Болор багшийн англи хэлний сонгоны бүрэг 9 сурагч, Моно багшийн англи хэлний сонгонд 10 сурагч, англи хэлний сонгоны хичээлд огт хамрагдахгүй байгаа 5 сурагчийн мэдээлэл байна гэдгийг систем харуулж байна. Ямар сурагч аль багшийн бүлэгт хамрагдж байгааг харахдаа сурагчийн тоон дээр дарснаар дэлгэрэнгүй сурагчдын мэдээллийг харах боломжтой байна.